Би 30 насдаа маш гүн ойлголт олсон. Энэ нь миний амьдралыг төдийгүй надтай хамт ажилласан мянган хүний амьдралыг өөрчилсөн. Нэг залуу эмэгтэй Дубайд миний ортопед эмнэлэгт орж ирсэн. Ревматоид артрит. Маш хүчтэй өвдөлт. Удамшлын түүх байгаагүй. Оншин шалтгаан тодорхойгүй. Бидэнд байсан цорын ганц сонголт бол зөвхөн шинж тэмдгийг дарах эмчилгээ байсан. Үрвслийн эсрэг юм. Стероид, метотрексат. Гэхдээ тэр татгалцсан. Тэр хамгийн бүтээмжтэй насандаа байсан бөгөөд жинхэнэ шалтгааныг нь шийдэхгүйгээр бүх насаараа им ууж амьдрахыг хүсээгүй. Тэр мөч миний сурсан бүх зүйлд байсан итгэлийг нуграас. Би ойлгосон. Миний боловсрол надад хангалтгүй байсан. Бидэнд өвчин яагаад үүсдгийг хизээч заагаагүй. Бид нэр өгч чадсан, анги хэлж чадсан, шинж тэмдгийг эмчилж чадсан. Гэхдээ хамгийн чухал асуултыг хариулт банаагүй. Үндсэн шалтгаан нь юу вэ? Хэрвээ бид шалтгааныг мэдэхгүй бол яаж өмнөхөр спесифик вэ? Би ном, судалгаа унших болсон. Нийлжилтнүүдтэй уулзахаар аялгаач болсон. Хүн бүр өөрийн үнэнтэй байсан. Гэхдээ миний хайж байсан хариулт хинч байгаагүй. Тэгээд би маш том шийдвэр гаргасан. Би өөрийнхөө дотор аялж өөрийн биеэс хариултаа олохоор шийдсэн. Миний олсон зүйл өнөөдөр зааж буй бүхний үндэс болсон. Амьд бүхний дотор байдаг төрөлхийн Ace to Me Sciences. Би дараах зүйлийг ойлгосон. Хөгшрөлт архаг өвчнөөс болдог. Архаг өвчин удаан хугацааны стрессээс болдог. Стресс нь хэрэгтэй тижээх энерги дутагдсанаас үүсдэг. Тэр дутагдал нь сарнилсан consciousness-ээс болдог. Тарсан анхаарал, сарнилсан төвлөрөл. Мөн энэ бүхний шалтгаан нь нэг энгийн үннийг мэдэхгүй байсанд оршдог. Бидний биеийг бүтээсэн бүхнийг мэддэг awareness intelligence бидэнд байдаг. Энэ бол зөвхөн философи биш. Энэ бол химжиж болдог бодит шинжлэх ухаан. Би хүмүүс секундын дотор өвдөлтөөс амар тайван байдал руу шилжихийг харсан. Бидний well-being 1-10 болж үүсдэг. Би хүчин сооцордог. Цусны шинжилгээ хүртэл өөрчлөгддөг. Өнөөдөр би та бүхэнд стресс, өвчин, эрт хөгшрөлтийг зогсоож, буцааж, урьдчилан сэргийлэх системийг хуваалцах гэж байна. Хамгийн чухал нь таны дотор аль хэдийн байгаа интеллигенцийг хэрхэн сэрээхийг харуулах гэж байна. Ингэснээр та өөрийн төрсөн зорилгоо олж, дагаж, биелүүлж чадна. Учир нь та зүгээр амьд үлбэх гэж төрөөгүй. Та амжилт гаргах гэж төрсөн. Та co-creator болж төрсөн. Мөн Ace интеллигенцээ ашиглаж сурвал бүх зүйл боломжтой. Би юу олсноо яг таг харуулъя. Мөн та үнийг яг одоо мэдэрч чадна. Таны одоо сууж байгаа энэ бие бол зүгээр мах яс биш. Энэ бол өөрийгөө эдгэж, шинчилж, хөгжүүлж чаддаг ухаалаг систем. Хэрвээ зөв нөхцөлийг өгвөл. Гэхдээ хүмүүсийн алддаг нэг зүйл бий. Таны итгэрэх чадвар нь аль хэдийн таны дотор байдаг. Зөвхөн тэнд гадны тусламж хэрэгтэй. Бодоод үз. Та бүх хариуцлыг гаднаас хайж байсан. Эмч, програм, мэрэгжихтэн. Энэ бүгд сүртөө. Харин жинсийн шийдэл нь үргэлж таны дотор байсан. Тэгвэл энэ төрөлхийн эдгэх intelligence-ийг юу хаадаг вэ? 3 зүйл. Distracted awareness. Та биенийхээ хэлж байгааг анзаардаггүй. Scattered consciousness. Таны анхаарал мянган зүйл рүү сарнсан байдаг. Depleted energy. Стресс, санаа зовнол, тэнцвэргүй байдлаас болж таны энерги алдагдаг. Энэ 3 зүйл солрох үед та хөгшөрдөг, өвддөг, атсан мэт мэдэрдэг. Гэхдээ эдгээрийг хүчтэй болгох бүх зүйл өөрчлөгдөнө. Одоо би үүнийг яг одоо баталж харуулъя. Та надтай хамт маш энгийн нэг зүйл хийгээрэй. Нэг гараа цэежин дээрээ, зүрхэн дээрээ тарь. Нүдээ түр айн харъя. Нэг удаа утаамаар амьсгаа аваарай. Тэгээд утаамаар гар гаръя. Амьсгалах үедээ анхаарлаа гараа тавьсан хэсэг дээрээ бүрэн төвлөрүүлээ. Юу болж байгааг анзаараарай. Хипсэн секундын дотор ямар нэгэн зүйл өөрчлөгдөж эхэлнэ.
таны мэдрэлийн систем тайвширч эхэлнэ. Таны бодол намдам. Та илүү тайван болно. Илүү төвлөрсөн болно. Илүү ууртан ойр болно. Энэ бол Ace Intelligence бодит цаг дээр идэвхжиж байгаа хэрэг. Та толгооноос зүрх рүүгээ шилжлээ. Сарнилтаас presence руу, стрессээс тэнцвэр рүү. Одоо үнийг зөвхөн нэг удаа биш, системтэйгээр хийж ин гэж төсөөлөд үз. Өдөрт 3 удаа. Нэг удаад 9 амьсгал. Таны бие стресс, өвдөлт, өвчин хадгалж байгаа хэсэг бүрт чиглүүлж хийдэг. Энэ протокол нь 27 настай ревматоид артриттай эмэгтэй өвчнийг буцаасан. 3 сарын дотор өвчний явцыг зогсоосон. 6 сарын дотор буцаасан. 9 сарын дотор дахин эргэж ирэхээс сэргийлсэн. Үүнийг stop, reverse, prevent methodology гэдэг. Мөн энэ нь зөвхөн шинж тэмдгийг биш, үндсэн шалтгааныг нь шийддэг учраас ажилтдаг. Гэхдээ Ace Intelligence зөвхөн биеийг эдгэх тухай биш. Энэ нь таны бүх амьдралыг өөрчлөх тухай. Таны мөнгө, таны purpose, таны бэлхийд оруулах хувь нэмэр. Учир нь би нэг чухал зүйлийг ойлгосон. Таны биед өвчин үүсгэдэг тэрл fragmentation таны бизнесэд бүтлгүйтэл үүсгэдэг. Purpose тань confusion үүсгэдэг. Амжилт, prosperity тань хязгаарладаг. Таны awareness сарнсан үед та боломжийг харж чаддгүй. Таны consciousness тагсан үед хамгийн чухал зүйлдер төвлөрч чаддгүй. Таны energy дууссан үед та урамтай action авч чаддгүй. Та илүү их ажилдаг, илүү их мөнгө олдог, илүү их амжилт гаргадаг. Гэхдээ дотроо хоосон мэдэрдэг. Биелээгүй мэд. Ямар нэгэн маш чухал зүйл дутуу байгаа мэд. Яагаад гэвэл та толгооноос амьдарч байна. Зүрхнээсээ биш. Та өөрийн дотоод интеллиженсээс биш. Гадны программингоор амьдарч байна. Та амьдралын креатор биш, консюмер болоод байна. Ace to MFF Sciences үүнийг өөрчилдөг. Энэ нь awareness, consciousness, energy-гээс manifest, enrich, fulfill руу таныг чиглүүлдэг. Үүнийг энгийнээр тайлбарлая. Manifest. Та нийгмийн хэлсэн зүйл биш, жинхнээсээ хүсэж байгаа зүйлээ бүтээж сурна. Enrich. Ядарч туулдахгүйгээр alignment-ээс гардаг тогтвортой вэлд бүтээж сурна. Fulfill. Та өөрийн жинхэнэ purpose олж хүн төрлөختөнд өөрийн бэлгээ, хувь нэмэр босон өгч эхэлнэ. Энэ бол зүгээр abstract spirituality биш. Энэ бол medical science, consciousness science, business architecture-ыг нэгтгэсэн бодит, хэмжиж болдог framework юм. Би энэ аргыг зөвхөн нэг хүнд биш, бүхэл бүтэн байгууллагуудад хүртэл өөрчлөлт авчирч байгааг харсан. Ace Intelligence-ийн хөрөнгө оруулалтад ашигласан бизнесийн apprentices сар бүр 10 far range ашиг тогтмол олж байсан. Тэд 10 far range 12 сарын дотор өөрийн хөрөнгийг 2 дахин өсгсөн. Аз туршилтаар биш, эрсдэлээр биш, харин clarity, focus, alignment дээр үндэслэсэн шийдвэрээр. Учир нь Ace Intelligence-ийг хүчтэй болгоход та зөвхөн эвсэрдэггүй, та хөгждөг. Стресстэй, сарнисан, амьд үлдэх хийж тэнцдэг хүнээс бүхэл бүтэн тэнцвэртэй driving creator болж өөрчлөгдөнө. Та амьдралд reaction хийхээ болж өөрөө дизайн хийж эхэлдэг. Та success-ийг chase хийхээ болж өөртөө татаж эхэлдэг. Та purpose-оо хаваарга болж амдарч эхэлдэг. Тэгээд хамгийн чухал асуулт руу юм. Таны төрсэн purpose юу вэ? Та яагаад төрсэн бэ? Та энэ дэлхийд юу бүтээж, юу хөв нэмэр оруулах гэж ирсэн бэ? Ихэнх хүмүүс энэ асуултыг хизээч асуудаггүй. Тэдэнд өгсөн дестнийг зүгээр хүлээн зөвшөөрдөг. Эцэг эхийн сонгосон карьер, нийгмийн хүссэн амьдрал, бусдын тодорхойлсон purpose. Гэхдээ та бусдын скриптээр амьдрах гэж төрөөгүй. Та өөрийн гэсэн frequency-тэй төрсөн. Өөрийн гэсэн gift-тэй. Зөвхөн таны авчирч чадах contribution-тай төрсөн. 45 жилийн турш мянган хүнтэй ажиллахдаа би дараах зүйлийг ойлгосон. Хүн бүр төрөлхийн Ace Intelligence-тэй байдаг. Таны биеийг бүтээсэн бүхнийг мэддэг awareness, энержиг чиглүүлж чаддаг consciousness,
идэвхжихийг хүлээж буй unique potential. Таны эдгэрэх, өөрчлөгдөх, амжилт гаргах чадварын аль хэдийн таны дотор байдаг. Зөвхөн гадны гайдэнс хэрэгтэй. Таны бие бол таны бизнес, relationship, purpose-с тусдаа зүйл биш. Эдгээр нь бүгд ижил дотоод төлөвийн илэрхийлэл. Та Ace Intelligence-тэй alignment хийх үед бүх зүйл зэрэг өөрчлөгдөнө. Таны сэлт сайжирна. Income өснө. Relationships гүнзгий болно. Purpose crystal clear болно. Одоо би танд яг одоо хэмжиж болох зүйл үгүй. Бид 9 секундын ACE activation хийн. Стрессээс stability руу мэдрэлийн систем хэр хурдан шилждгийг та өөрөө мэдэрнэ. Хоёр гараа давхарлан зүрхэн дээрээ тавь. Гарынхаа доорх хэсэг рүү хэвийн амьсгал. Тэр орон зайд зүгээр бай. 9 амьсгал хийгээрэй. Юу өөрчлөгдөж байгааг анзаараарай. Ихэнх хүмүүс шууд тайвширдаг. Зарим нь дулаан мэдэрдэг. Зарим нь мөр, ирүү, цээжний теншн сулрахыг мэдэрдэг. Энэ бол Ace Intelligence бодит цаг дээр идэвхжиж байгаа хэрэг. Энэ бол таны бие directed awareness, conscious focus, attention energy-д хариу өгч байгаа хэрэг. Одоо үнийг зөвхөн нэг удаа биш, өдөр бүр structured practice болгон хийж байна гэж төсөөлөд үз. Санамсаргүй биш, тодорхой outcome-д зориулсан протоколоор. Үүнийг л төрөлхийн Ace to MEF Sciences framework өгдөг. Энэ framework бол зүгээр онол биш. Үнийг системтэйгээр сүмжиж болдог. Ace to MEF Sciences-тэй ажиллах үед та өөрчлөлтийг зүгээр найдаж хүлээдэггүй. Та бодит цаг дээр трек хийдэг. Амьдралынхаа олон тал дээр. Энэ аргын өөр зүйл нь юу вэ? Subjective measurement. Та өөрийн мэдрэмж дээр шууд өөрчлөлт анзаарна. Стресс багаснаа. Mind илүү clear болно. Emotion тогтвортой болно. Гадны нөхцлөөс хамаарахгүй inner peace мэдрэгдэнэ. Objective measurement. Таны strength, balance, flexibility, performance өмнөхөөсөө сайжирна. Investigative measurement. Таны биеийн үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Blood pressure тогтворчно. Sleep илүү гүн болно. Inflammation багаснаа. Chronic pain аажмаар алга болж эхэлнэ. Lab test, medical assessment, diagnostic reports хүртэл таны дотор мэдэрч буй өөрчлөлтийг баталдаг. Би RI factors буцаж хэвийн болохыг харсан. Cortisol level хэвийн болохыг харсан. Biological age хүртэл 10-15 жилээр залуужахыг харсан. Энэ нь таны аль хэдийн завгүй амьдрал дээр дахин юм нэмэх тухай биш. Ace to MEF framework нь integration-аар ажилладаг, addition-аар биш. Та шинэ skill сурахгүй. Та зүгээр унтаа байсан intelligence-ээ ичхжүүлж байна. Жишээ нь таны смартфон маш хүчтэй computing powerтэй. Гэхдээ та зөвхөн утсаар ярихад ашиглавал магадгүй ийг нь л ашиглаж байна. Таны body mind system бол ямар ч технологиос илүү ухаалаг. Гэхдээ ихэнх хүмүүс хуучин программингаар ажиллаж байна. Short term survival-д зориулсан stress response-оор урт хугацааны thriving-д биш. Ace to MEF Sciences нь таны operating system-ийг upgrade хийдэг. Та дараах зүйлийг сурна. Өөрийн бие, мас, амьдралын нөхцөлдөө тохируулан practice-а customize хийх. Practice-а өөртөөгөө хамт хөгжүүлэн dynamize хийх. Generic trend биш. Таны body mind system яг юу хэрэгтэй байгаа тулгуурлан протоколоо individualize хийх. Мөнх хүмүүсийн ойлгохгүй нэг зүйл бий. Таны биеийг эдгийдэг тэр intelligence таны бизнесийг ч бүтээдэг. Relationship-ийг ч гүнзгий болгодог. Purpose-ийг ч ил гаадаг. Эдгээр нь тусдаа аялал биш. Та Ace Intelligence-ээ хүчтэй болгоход тантай холбоотой бүх зүйл зэрэг хүчтэй болдог. Би бизнес оонерууд орлогоо 2 дахин өсгөж, ажлын цагаа хагас болгож байгааг харсан. Chronic illness эдгэрч байхад relationship мөн эдгэрч байгааг харсан. 50-60 бүр 70 настай хүмүүс өөрийн жинхэнэ calling-а олж, өөрийн гифттэй нийцсэн шинэ карьер бүтээж байгааг харсан. Энэ бүхэн толгооноосоо биш, зүрхнээсээ амьдарч эхлэхэд боломжтой болдог. Мөн энэ бол зүгээр метафор биш. Таны heart center бол biological reality. Тархинаас 5000 дахин хурдан мэдээлэл боловсруулдаг intelligence system. Тэр таны бодохоос өмнө нь мэддэг. Тэр таны analyze хийхээс өмнө нь чиглүүлдэг. Тэр таны план хийхээс өмнө нь бүтээдэг. Түүний электромагнетик филд нь тархинаас 500 дахин хүчтэй.
Миний 40 гаруй жилийн турш хөгжүүлсэн ACE to ME framework нь бүрэн өөрчлөлт хийхээр хамтдаа ажилладаг 5 integrated system бэ. Transformation system. Энэ нь стресс, өвчин, ихт хөгшрөлтийн явцыг зогсоодог хэсэг. Та юу болсон байгааг буцаах, мөн ирээдүйн deterioration-оос хэрхэн сэргийлэх протоколуудыг сурна. Ихэнх хүмүүс practicing өмнө, үеэр, дараа нь хүртэл бодит өөрчлөлт мэдэрч эхэлдэг. Well-being system. Энд та биеийн 12 үндсэн системийг optimize хийдэг. Heart, nervous system, endocrine system, immune system. Энэ нь зөвхөн symptom management биш. Энэ бол structured ACE intelligence practice-аар таны төрөлхийн self-healing capacity-г идэвхжүүлэх тухай. Destiny system. Энэ хэсэгт та өөрийн төрсөн purpose олдог. Personality test эсвэл career assessment-аар биш. Харин өөрийн бүхнийг мэддэг awareness-тай шууд холбогдсноор та purpose-дөөгөө alignment хийх үед ажил work мэд санах та болдог. Income and contribution-ing natural үр дүн болдог. Business system. Та practice байгуулж байгаа эсэх, company өргөжүүлж байгаа эсэх, эсвэл global movement бүтээж байгаа эсхээс үл хамааран энэ систем нь ACE intelligence-ийг business architecture-т хэрхэн ашиглахыг заадаг. Та anxiety-аас биш, alignment-аас decision гаргаж сурна. Scarcity-аас биш, abundance-аас бүтээж сурна. Burnout болохгүйгээр growth хийхийг сурна. Spiritual system. Энд хувь хүний transformation нь collective evolution болдог. Та амьдралын consumer биш, co-creator, co-contributor болж ажиллаж сурна. Таны unique frequency хүн төрлөختөн болон бүх creation-ийн evolution-д хэрхэн хувь нэмэр оруулдгийг ойлгож эхэлнэ. Эдгээр нь 5 тусдаа програм биш. Эдгээр нь нэг integrated science. Та ACE intelligence-ийг хүчтэй болгох энэ 5 хэмжээс бүгд зэрэг өөрчлөгдөнө. Үүнийг бодит амьдрал дээр ямар байдгийг тодорхой жишээгээр хэлье. 47 настай нэг executive байсан. Гаднаасаа маш амжилттай харагддаг. Гэхдээ дотроо бүрэн нуурж байсан. Chronic migraine, pre-diabetic, marriage нь муудаж байсан. 7 хоногт 80 цаг ажилладаг. Purpose мэдрэмжгүй болсон. ACE to Amifa протоколуудыг 90 хоног хэрэгжүүлсэний дараа migraine алга болсон. Blood sugar хэвийн болсон. 4 цаг биш, 7 цаг унтдаг болсон. Relationships өөрчлөгдсөн. Хамгийн гайхалтай нь тэр бизнесийнхаа бүтцийг бүрэн өөрчилсөн. Ажлынхаа аж ахуйн багыг delegate хийсэн. Гэтэл revenue нь өссөн. Энэ бол аз биш. Энэ бол дотоод төлбөө гадаад илэрхийлэлтэйгээ alignment хийхэд юу болдгийн жишээ. Одоо зарим хүмүүс ингэж бодож байж магадгүй. Энэ сайхан сонсогдож байна. Гэхдээ надад цаг байхгүй. Үнэн дээ энэ бол танд хамгийн их хэрэгтэй байгаагийн шинж. ACE to ME framework нь илүү их цаг шаарддаггүй. Илүү их оролцоо, илүү их presence шаарддаг. 9 conscious амьсгал. Өдөрт 3 удаа. Өөрчлөлт эндээс эхэлдэг. Энэ perfection тухай биш. Энэ consistency тухай. Ихэнх transformation програм яагаад амжилтгүй болдог вэ? Учир нь тэд амьдралыг бүхэлд нь огцом өөрчлөхийг шаарддаг. ACE to ME approach ажилдаг шалтгаан нь тэр таныг яг байгаа газраас чинь эхлүүлдэг. Та ажилласаа гаргаж шаардлагагүй. Сийдрүү нүүх шаардлагагүй. Азан цаг meditation хийх шаардлагагүй. Та зөвхөн бодит амьдралынхаа дунд ACE intelligence-ийг идэвхжүүлж сурах хэрэгтэй. Ажилдаа явж байхдаа, чухал уулзалтын өмнө, орой хоол хийж байхдаа, стресстэй өдрийн дараа гэртээ орохын өмнөх 60 секундэд хөвтөл. Structured implementation ямар байдаг вэ? 1-р сар Foundation. Та үндсэн ACE activation протоколуудыг сурна. Энгийн давтаж болдог, химжиж болдог. Та awareness-а heart center руу авчирч сурна. Focused breathing ашиглан consciousness-ыг чиглүүлж сурна. Energy бодит цаг дээр хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэрч эхэлнэ. Ихэнх хүмүүс өдөр бүр practice хийснээр эхний 3-7 ногт stress symptoms мэдэгдэхүйц багассаныг хэлдэг. 2-3 дугаар сар integration. Та ACE intelligence-ийг тодорхой асуудлууд дээр ашиглаж эхэлнэ. Chronic pain patterns, relationship conflicts, business decisions, financial blocks. Та бүх зүйл хоорондоо холбоотойг ойлгож эхэлнэ.
nervous system эдгэрхэд marriage сайжирдаг. Emotional holding patterns release хийхэд income өсдөг. Purposeтэй холбогдоход decision fatigue арилдаг. 4-6 дугаар сар expansion. Энэ үед та client-ээс creator руу шилждэг. Та зөвхөн transformation хүлээж авахаа болж өөрөө transformation facilitate хийж эхэлдэг. Манай олон apprentice энэ үеэс бусдыг coaching хийж эхэлдэг. Өөрсдийн methodology-г хөгжүүлдэг. Өөрийн unique gifts-тэй нийцсэн бизнес байгуулдаг. Мөн энэ аргыг бусдад wellness эсвэл бизнес програмаас өөр болгодог зүйл нь та өөр хүний системд өөрийгөө багтаах гэж оролддоггүй. Та өөрийн дотор аль хэдийн байсан системийг олж түүнийг conscious байдлаар ашиглаж сурдаг. Миний заабыг ACE to M5 Sciences framework бол миний invention биш. Энэ бол миний discovery. Энэ intelligence хүн бүрийн дотор төрсөн цагаасаа байсан. Би зөвхөн түүнийг accessible, measurable, replicable болох language, structure, протоколуудыг олсон. Тиймээс таач үүнийг зааж чадна. Таач үүн дээр бизнес байгуулж чадна. Таач өөрийн signature methodology-г бүтээж чадна. Би doctors, yoga teachers, business consultant, мөн wellness background-гүй beginners хүртэл сургаж байсан. Хамгийн чухал нь таны credentials биш, таны commitment. Та өдөр бүр практик хийхэд бэлэн үү? Таныг гацуулаад байгаа patterns-ыг dissolve хийхэд бэлэн үү? Таны body аль хэдийн өөрийгөө heal хийх мэддэг гэдэгт итгэж чадах уу? Таны heart аль хэдийн өөрийн purpose-а мэддэг гэдэгт итгэж чадах уу? Мөн таны unique frequency энэ дэлхийд хэрэгтэй гэдэгт итгэж чадах уу? Хэрвээ хариулт нь yes бол миний тайлбарлаж байгаа бүх зүйл танд боломжтой. Хизээ нэгэн цагт биш. Өөрийгөө засаж дууссаны дараа биш. Цагтай болох үед биш. Яг одоо. Өнөөдөр. Таны дараагийн 9 амьсгал дотор. Энэ talk бол зүгээр performance биш. Энэ бол invitation. Бусдын тодорхойлсон success-ээр амьдрахаа болж өөрийн essence-ээс амьдрах invitation. Symptoms-а manage хийхэ болж solutions activate хийх invitation. Permission хүлээсэ болж өөрийн contribution-а бүтээх invitation. Тэгэхэд жижиг, стресстэй, disconnected хүмүүс илүү хэрэггүй. Тэгэхэд та хэрэгтэй. Бүрэн илэрхийлэгдсэн. Purpose-тэй aligned, economically thriving, spiritually fulfilled. Энэ selfish биш. Энэ бол таны responsibility. Учир нь та ACE intelligence-с operate хийх үед тантай холбоотой бүгд benefit авдаг. Таны family, таны clients, таны community. Түүний ripple effect-ийг хэмжих боломжгүй. Тиймээс үүнийг дахин нэг удаа тодорхой хэлье. Таны healing capacity чинь аль хэдийн таны дотор байдаг. Таны body manual-гүйгээр 2-9 trillions эс хүртэл өөрийгөө бүтээсэн. Таны heart төрхөөс өмнө нь цохилж эхэлсэн. Та broken биш. Та зүгээр train хийгдээгүй. Өнөөдөр миний хуваалцсан зүйл бол theory биш, philosophy биш. Энэ бол stress-с strength руу, disease-с vitality руу, confusion-с clarity руу, survival-с contribution руу хүрэх measurable, systematic pathway юм. ACE to MIF sciences, awareness, consciousness, energy to manifest, enrich, fulfill. Гибгэн таны авах ёстой зүйл биш. Та аль хэдийн эзэмшдэг. Та бүх амьдралынхаа турш үүнийг unconscious байдлаар ашиглаж ирсэн. Бүх зүйлийг өөрчилдөг зүйл нь та үүнийг conscious байдлаар activate хийж сурах үед юм. Сүүлийн 60 секундэд та үүнийг өөрөө мэдэрсэн. Таны nervous system тогтворцсон. Tension ууссан. Энэ magic биш. Энэ бол таны ACE intelligence conscious direction-д хариу өгсөн хэрэг. Тиймээс өнөөдөр би танд нэг л зүйл хэлмээр байна. Өөрийгөө жижиг гэж бүү бод. Та powerless биш. Та broken биш. Та lost биш. Та зүгээр өөрийн дотоод intelligence-с disconnected болсон. Мөн reconnect хийх мөчөөс бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Таны health, таны emotions, таны relationships, таны finances, таны purpose бүх зүйл. Учир нь амьдрал гаднаас эхлэдэггүй. Дотроос эхлэдэг. Таны awareness хаашаа явна? Энержи тийшээ урсдаг. Таны энержи хаашаа урсна? Тэнд reality бүтээгддэг. Тиймээс conscious амьдрах нь маш чухал.
ихэнх хүмүүс autopilot дээр амьдардаг. Stress, fear, pressure, comparison, distraction. Гэтэл тэд өөрсдийн true self-ээ хизээч мэдэрдэггүй. S2ME Sciences таныг өөртөө буцааж авчирдаг. Таны heart руу, таны purpose руу, таны natural intelligence руу. Тэгээд та зүгээр амьд үлдэхэ болж жинхнээсээ амьдарч эхэлдэг. Та reaction хийхэ болж create хийж эхэлдэг. Та fair-аас decision гаргахаа болж clarity-аас decision гаргаж эхэлдэг. Та exhausted байхаа болж aligned болдог. Энэ бол зүгээр healing биш. Энэ бол human evolution. Тиймээс өнөөдөр гівтэй харихтаа энэ токийг зүгээр inspiration болгож бүр үлдээгээрэй. Practice болгоорой. Өдөр бүр 9 conscious breaths. Өдөрт 3 удаа. Тэгээд өөрийн life хэрхэн өөрчлөгдөж байгааг watch хийгээрэй. Яагаад гэвэл intelligence аль хэдийн таны дотор байгаа. Та зүгээр түүнийг activate хийх хэрэгтэй. Хүн төрөлхтөнд яг одоо хамгийн их хэрэгтэй зүйл бол илүү их information биш, илүү их connection. Өөртөө connection, heart-тэй connection, purpose-тэй connection. Яагаад гэвэл хүн өөрөөсөө disconnected болох үед мөн хамгийн чухалны та ганцаараа биш ихэнх хүмүүс орсдиггүй ганцаараа struggle хийж байна гэж боддог. Гэхдээ дэлхий даяар сая хүмүүс стресстэй байна, purpose хайж байна. Inner peace хүсэж байна, өөрийн true self-тэй reconnect хийх хүсэж байна. Team-ээс collective practice маш хүчтэй. Хүмүүс together intention үзгэх үед environment орчлогдож эхэлдэг, energy stronger болдог, healing илүү deep болдог, clarity илүү fast гарч ирдэг. Team-ээс бид other бүр collective self-healing practice хийдэг, YouTube дээр free, Zoom дээр deeper interaction тэй, яагаад гэвэл humans бол social beings, бид together grow хийдэг, together heal хийдэг, together evolve хийдэг, мон нэг хүний transformation, or олон хүний live ripple effect үзгэдэг, нэг conscious хан family га or chills чадна, нэг aligned leader company га or chills чадна, нэг awakened human being community га or chills чадна, engaged movements эхэлдэг, force or биш, fear air биш, conscious human transformation or тиймээс өнөөдөр та өөрөөсөө нэг асуулт асуугаарай, би үнэхээр өөрийн true self эрэ амьдрахад бэлэн үү? Хэрвээ answer yes бол таны journey аль хэдийн эхэлсэн нэг breath ар, нэг conscious choice or нэг other tutmin practice ар. Мон цаг хугацааны явцад та орчлогдоно. Таны health орчлогдоно. Таны energy орчлогдоно. Таны relationships орчлогдоно. Таны purpose илүү clear болно. Та зүгээр амьдулдэхэ болж thrive хийш эхэлнэ. Тэгээд та завхон орин хутоло амьдрахгүй, та contribution болж эхэлнэ. Enable true fulfillment. Эцэстний битанд нэг зүйлийг сануулахыг хүсэж байна, амьдралын хамгийн том transformation гаднаас ирдэггүй, дотроос эхэлдэг. Нэг conscious breath as, нэг awareness moment os, нэг aligned decision s, та одоо яг энэ мачид, орин future орчилж эхэлж чадна, яагаад гэвэл таны body зүгээр мах язбиш, enable intelligent system. Оригу heal хийж чаддаг, оригу regenerate хийж чаддаг, оригу align хийж чаддаг. Хэрвээ та зов conditions огвол, S2ME Sciences бол тэр conditions ийг create хийх тухай. Awareness, consciousness, energy, мон тугер дамжуулан, manifest, enrich, fulfill. Таны unique birth destiny га, тиймээс оригу хезэж underestimate бухи гэрэй, таны дотор илүү их potential би, илүү их intelligence би, илүү их healing capacity би, илүү их creativity би, таны бодож байгаагаас хавгүй их. Мон энэ дэлхий таны unique contribution хэрэгтэй. Тиймээс waiting хийхэ бол, perfect moment хүлээхэ бол, fear s operate хийхэ бол, өнөөдрөөс practice хийж эхэл, эсон conscious breaths одорт гурвануда, measure хийгээрэй, observe хийгээрэй, experience хийгээрэй. Тэгээд таны life хэрхэн shift болж байгааг өөрөө хараарай. Яагаад гэвэл intelligence аль хэдийн таны дотор байгаа, миний ажил бол түүнийг хийхэд, feel хийхэд, life хийхэд тань туслах. Таны дорогие амсгал, таны дорогие life direction ийг орчилж чадна. Ихэнх хүмүүс changing outside us хүлээдэг. More money, better opportunity, perfect timing, гэхдээ real transformation дотроос эхэлдэг. Таны nervous system calm болох үед та clearer think хийдэг. Та better decisions гаргадаг.
The opportunities igilu amarhan si hideg. Ta purpose toigo ilu deeply connect hideg. Ti mes healing balon success hoyer separate zuil bish edger neg el alignment in different expressions. Inner alignment by huid. Outer life chbas shift bolsh echel dek. Relationship improve baldok. Health stronger baldok. Business clearer baldok. Energy increase baldok. Ti mes daily practice mas chuchel. Transformation nektom event bish. Daily conscious actions in urdun. Neg order. Neg breath. Neg decision at a time. Monsak hugatsani yavtsat. Ta origu completely different hun balson baiga kanzarna. Ilu calm. Ilu strong. Ilu aligned. Ilu fulfilled. Enable true success. Zofkan achievement bish. Inner peace stay success. Purpose stay success. Contribution stay success. Ace to me of sciences tanig yak ter direction ru hataldok. Survival as creation ru. Stress as alignment ru. Fear as conscious living ru. Monene buchen tani daragin conscious breath as eheldeg.